Okay, what's good everyone? За бүгдээрэнд нь өдрийн мэнд орой минь за хэзээ үзэж байгаас нь хамаарат янз бүрийн мэнд. За өнөөдрийнхөө лекцээр болохоор та хэд rebalance гэдгийг утгаар нь тайлбарлана. За rebalance гэдэг маань за бид нар тодорхой хэмжээний fair value gap өгөгдсөн байлаа гэж шүү дээ. За энэ ингээ 3 candle байлаа. За бид нарт мэдээж 3 candle маань дээр доороо нэг тодорхой хэмжээний зүүнүүд байгаа та. За fair value gap бол 3 candle-ийн бүтцэн дундах мэдээж энэ хоосон gap-ыг бид нар fair value gap гэж нэрлэдэг. За тэгвэл rebalance гэдэг ойлголт маань юу вэ гэхээр тодорхой хэмжээний цаг хугацааны турш ханш нийцийн дагуу өсөж байгаад тухайн gap-ыг бүтэн нөхөөд буюу яг энэ gap-ыг бүтэн тэр чигт нөхөөд candle gap-ын дотроо эсвэл gap-ныхаа гадна дээр хаагдсан тохиолдолд шүү. Магадгүй энэ маань буцаад дээшээгээ ингээ хаагдсан гэж бодъё. Ингэж хаагдсан тохиолдолд бид нар энэ gap-ыг ханш маань бүтэн rebalance хийжээ гэж үзнэ. Энэ imbalance одоо rebalanced буюу бүтэн нөхөгдчихсөн. Ойлгомжтой таа. За тэгвэл энэ нөхөгдсөн rebalance-ийн дараа ханш маань дээшээ хаагдсан бол нэгэнт бид нарт энэ доор одоо fair value үлдээгүй хангалттай liquidation цуглуулсан тухайн бодит үнийн зөрүү ханш маань нөхөгдсөн гэж үзэж байгаа юм чинь үндсэн дараагийн хөдөлгөөн бол дээшээгээ reaction ч гэдэг юм уу эсвэл эсрэг чиглэлийн хөдөлгөөнд бол доошоогоо ч гэдэг юм уу reaction аваад хөдөлгөөг бид нар rebalance гэж нэрлэдэг. За тэгвэл хоёр дахь төрлийн rebalance бас байгаа. Мань хүн юу вэ гэхээр бид нар тодорхой хэмжээний өсөлтийн за доожлоо хаагдсан байлаа гэж та нэг би дээрэнэ доож. За гэтэл дараагийн лаа маань дээшээ нэлийн хүчтэй бод хийгээ хаагдсан. Нэг иймэрхүү candle байлаа гэж бодъё. Дээрээ ийм зүйтэй. За гэтэл одоо бидний хувьд дараагийн candle-ийн нээлтийн цэг буюу энэ дээрээс candle нэгдэж явах үед бодит үнийн зөрүүн чаг аль хэдийн гараад ирчихсэн байдаг гэсэн. Fair value байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дотор бол тодорхой хэмжээний хувьд imbalance байсаар байгаа. Энэ бол бидний хувьд BC үүссэн байгаа гэж ойлгож байна. Гэтэл мань хүн дараагийн хөдөлгөөнөөрөө энэ өсөлтийн хөдөлгөөнийг шууд тэр чигтээ rebalance хийгээд энэ зүүнийхаа рейнжнээс гадуур дээшээгээ бид нарт магадгүй за болиг бүр доошоо хаагдсан удаан хяналтж хийж болно те. Ингээд хаагдсан байгаа тохиолдолд энэ хөдөлгөөнийг бид нар immediate rebalance буюу бодит үнийн зөрүүг тэр доор нь immediately буюу шууд rebalance хийчлээ гэж үзнэ. Тэгвэл үүний дараагаар бид нар үүний доор үссэн fair value gap-ууд буюу бодит үнийн зөрүүнүүд дээр BCCB-нүүд дээр арилжаанд оруулахгүйгээр тухайн энэ цэгээс ханш маань доошлохгүй гэж үзээд buy захиалгуудаа энэ цэгүүд дээрээс өгөгдөж болдог гэсэн. За энэ яг энэ тодорхойлолт та нарт нэг зүйл дээр айгүй ойрхон санагдах баг. Бидний үндсэн арилжааны cycle-ийн ойлголт байдаг те. Өмнөх cycle-ийн high болон өмнөх cycle-ийн low цэгүүд байдаг те. За тэгвэл энэ ойлголтын дээр тодорхой range тодорхой цагийн турш явж байгаад өмнөх cycle-ийн high-ыг авсан тохиолдолд бид нар энэчнээс reversal буюу эсрэг чиглэлийн хөдөлгөөн орж ирээд дараагийн cycle-ийнхаа low-ыг авна гэж үздэг тийм үү. За тэгвэл заримдаа хэрвээ өмнөх cycle-ийн high авсан бол энд хэрвээ бодит үнийн зөрүү үүсгэсэн тохиолдолд бид нар өмнөх cycle-ийн high дээрээс support аваад үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөн явагдана гэж үздэг те. Тэгвэл энд үүсээд байгаа өмнөх cycle-ийн high маань өөрөө магадгүй нэг session байл, Лондонгийн session байлаа гэж шүү дээ. Лондонгийн session-ийн high магадгүй нэг эдийн ирэний 4 цагийн low үссэн байлаа гэж шүү дээ. Тэгээ high цэг нь энэ дээр байсан гэсэн. За тэгвэл мань хүнийг дараагийн 4 цагийн low маань буюу дараагийн cycle маань дээшээ candle маань гарч ирчээд эвдээд хагдчихлаа гэж шүү дээ. Хоёр дахь cycle буюу Лондон cycle. За тэнгууд Нью-Йорк cycle маань яах вэ гэхээр өмнөх cycle-ийнхаа high буюу Asia high дээрээсээ support аваад үндсэн хөдөлгөөн өсөлт явагддаг те. За тэгвэл энэ хөдөлгөөн маань бас логикоор бол immediate rebalance буюу тэр дорхноо Лондон Азийн рейнжийн бодит үнийн зөрүү rebalance хийчлээ гэж үзнэ гэсэн. Дээлигийн ландар ч гэсэн ялгаа байхгүй. Дээлигийн high юм уу дээлигийн low дээр бид нарт immediate rebalance үүсгэх юм бол дараагийн чиглэл тухайн чиглэлийн дагуу өсөлт үүснэ гэсэн ойлголттой байдаг. За тэгвэл хэдүүлээ daily-гийн candle дээр ч гэдэг юм уу weekly-гийн candle дээр
immediate rebalance яаж үүсдэг вэ гэдгийг харъя. Жишээлбэл энд байна гэсэн. Нэгдүгээр candle-ийн high эцэг дээшээ body хийгээд өвдсөн л бол бид нар shift үүсэж байна. Break of structure гэж үздэг те. За тэгвэл энэ дээрээс дээшээ бид нарт бодит үнийн зөрүү энэ хаяас дараагийн candle-ийн нээлтийн цэг хоёрын оронд энэ байтал мань хүн энэ өдрийн ламаа доошоо immediately унж орж ирээд энэ range-ийг нөхөд дээшээ хагдцсан учраас бид нар дараагийн энэ доор үүсгээд байгаа fair value руу орж ирэх шаардлагагүй гэж үзээд энд бид нар immediate rebalance тэгээд buy ярилцаанд орох боломжтой гэсэн. Магадгүй stop loss order block-нд орч гэх юм уу те. За тэгээд хамгийн ойрхон liquidity энэ high дээр ч юм уу. За бол энэ high-г авах байгаа энэ ч гэдэг юм уу те. Нэг харьцан нэг мэгтэй хоёр мөртэй. Low hanging fruit авах боломжтой байх нэ. Окей. За зөвхөн тэгэхээр бид нар fair value gap хараад бас хүлээгээд байхгүй нэ те. Зарим тохиолдолд immediate rebalance бидрээр байх хэрэгтэй. За энэ дээр ч гэсэн тод жишээ байна. Бид нарт энд нэг CB байж байдаг. Энд нэг CB байж байдаг. Ийшээгээ daily дээр орж ирэхийг хүлээгээ sell байгаад байдаг. Гэтэл мань хүн энд яасан гэхээр өмнө cycle-ийн low-та immediate rebalance буюу IRP-гээ товчлоод тэмдэглэжтэй. Immediate rebalance үүсгээд нөхрийн үндсэн sell хөдөлгөөн ороод ирсэн. За тэгээд sell side liquidity энд орж гэх юм уу те. За тэгээд нөхцөл байдлаас хамаарч байгаа ингэж том 200% нээсэл тавьдахгүй шүү дээ. Бага цаг дараа да. Том цагийн immediate rebalance-ууд бол айгүй гоё хүчтэй явдаг аа. За хоёр дахь төрлөөр rebalance нь юм байлаа. За гурав дахь дээр нь биднэрт redelivered rebalance буюу за одоо эхнийх нь болохоор зүгээр imbalance буюу imbalance буюу fair value gap-ууд байгаатай. Хоёр дахь нь болохоор immediate rebalance гэж байгаатай. За энэ immediate rebalance-ыг сая ярьчлаа. За гурав дахь нь болохоор redelivered rebalance гэсэн хөдөлгөөн байна. За энэ redelivered rebalance гэдэг нь юу вэ гэхээр gap үлдээчээд immediate дээр бол бид нэр шууд огцом хөдөлгөөн хүлээж байгаа та. За тэгвэл redelivered rebalance дээр болохоор бид нэр дахиж яг нөгөө fair value gap шалгадаг шиг нэг тест буюу шалгалт үлээн гэсэн. За шалгалт үлээн гэдэг нь юу гэхээр аа за би жишээ таадад олоотхъя. За redelivered rebalance байна. Хэдүүл хай. За immediate rebalance зүгээр одоо тэ нөгөө зүгээр rebalance буюу хоёр маань айгүй илбэг тохиолддог боловч redelivered rebalance маань бас айгүй цөөхөн гарч ирдэг. Тэгэхээр та бас нэг жоохон чэйжлэх гэж удаж магадгүй. Гэхдээ маш чухал ойлголтууд байна. За яг би зур таадад зургийн хэлбэрээр тайлбарлачих. За мэдээж 3 candle-ийн бүтцэн маань ингээд байж ах хэвээр тэ. За ингээд 3 өсөлтийн нэг гай байлаа. Өсөлттэй 3 лаа. Нэг ногоон болгоод тэмдэглэжээ. Харагдах байна уу? За. За энэ 3 өсөлтийн ногоон лааны маань дээд үзүүр нь нэг иймэрхүү. Голынх нь зүүн нэг иймэрхүү. 3 дахьын зүүнд бас нэг заа нэг иймэрхүү байлаа гэж бодъё. За тэгээд доороо бид нар эхний лаа маань ингэсэн байх юм бол 3 дахь лаа нэгсэн бол энд биднэрт BC үүсдэг те. Гэтэл мань хүн BC үлдээхгүйгээр immediate шиг ингэсэн байлаа гэж шүү дээ. Гэхдээ нэгдүгээр лаа маань биднэрт заавал юу авах шаардлагагүй те. Энэ хаяга нэг амар эвдэлсэн байх шаардлагагүй. Энэ 3 дахь candle маань дээшээ импульсаараа өмнөх хоёр лагаа эвдээд гараад ирсэн байгаа тэгэхээр энд бид нэр structure break гэж үздэг те. Break of structure гэж ярьдаг. Shift хөдөлгөөн. За ийм тохиолдол үүссэн байлаа гэж дээ. Энэ дээр бид нарт redelivered rebalance буюу нэгдүгээр candle-ийн нээлтийн цаг буюу нэгдүгээр candle хаа нэгдсэн байна. Өвч хаагдсан байна. Тухайн цаг дээрээс 3 дахь candle-ийн low цаг буюу зүү хүртэлх энд үүссэн жижигхэн gap байж байна. Энд immediate үүссэн гэж харж байна. Энэ бол redelivered rebalance. За энэ хөдөлгөөн нь яг юу гэлтэгдэг вэ гэхээр ханш маань эргэж ирж энэ хөдөлгөөнийг шалгах ёстой. Заримдаа бид нар мангар болон gap үлдээгээд gap-удаа нөхөхийн хүлээсээр аваад хөдөлгөөнөө алддаг штэ. За тэгвэл энэ redelivered rebalance хөдөлгөөн үүссэн одоо яг нэг gap-уудын ардаас үүсчих юм бол энд хангалттай хэмжээний fair value-г ханш маань
нөхөд өсөж гинэ гэсэн ойлголтыг авч болно. За энийг би таад яг чартн дээр дэлгэрэнгүй тайлбарлая. Чартн дээр гоё. За 1 цаг дээр ядчихсан болдох нь харъя л да. Redelivered rebalance. Шибэн. Одоо энд харагдчихсан. Худлаа ирсэн биш байна. Энэ зүгээр immediate. Энэ 3 дахь лааны вик ингээ дээшээгээ гарч ирээд бусаар ингээ хагж байгаа тохиолдолд энд бол бид нар зүгээр immediate гэдээ үзчихэж болно за. Гэтэл мань энэ лаа маань жоохон энэ доорооч гэдэг юм те энэ хавцаа хаагдсан байсан бол бид нар энийг тэ одоо магадгүй энд хаагдсан билээ гэж бодоод redelivered rebalance гэж үзээд энэ чэнээс сэлдэх боломжтой ч гэдэг юм. Одоо энд харагдчих. Доошоох candle хаагдлаа. Энд дор бид нар liquidity авсан хамсаа. Авсны дараа дэшээ хүчтэй импульсаараа 1 цагийн лаа гарч ирсэн байна. Үүний дараагийн лаа 3 дахь лаа гарч ирээд бид нарт энэ ч redelivered rebalance буюу энэ үлдээсэн байна. Нэгдүгээр candle-ийн нээлтийн цэг, 3 дахь candle-ийн хаагдсан цэг. Хаагдсан цэг биш, хамгийн доод цэг буюу weekend дээр. Энд үүссэн gap-ыг ханш маань respect хийгээд дэше өнцөөсөлд гарч ирж болдог. Заримдаа gap үлдээгээгүй явчлаа ч гэдэг юм тиймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Тэгвэл gap үлдээгээгүй явцсан тохиолдлуудад бид нар энэ redelivered rebalance equal immediate rebalance хоёрыг хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. Өөр жишээ байна уу харъя. Nasdaq дээр гэхдээ redelivered rebalance айгуу цөөх үүсдэг. Гэхдээ яг энэ бол нөгөө ICT-ийн чухал концепцуудын нэг учраас би таад ингээд хоос үлдээж өсч чадахгүй байгаа даа. Тэр ч ихтэй нэрхэж. Ер нь мэдээд авчих гэдэг юм уу? Хаана газар үүсээд та setup өгдөг юм гэлээ. Одоо жишээлбэл энд харагдчихжээ. Ханш маань sell side liquidity авсан байна. Усныхаа дараа 1-р candle, 2-р candle, 3-р candle 3 ер нь бол хүчтэй distribution өсөлт гарч ирсэн. За тэнгууд энд бид нарт BC байхгүй, immediate байхгүй, юу байна вэ гэхээр нөгөө redelivered rebalance буюу энчээ байгаа gap-ыг үлдээсэн байна. Нэг redelivered rebalance гэж. Маньгүй яасан. Эвдлээгүй. Энчээс respect гээд үндсэн өсөлтөө хөдөлгөөн. Энд дээр хэдүүлээ би нэг баажчаас харж байсан да. Окей, redelivered rebalance гэж нэг иймэрхүү хөдөлгөөн байна. За тэгэхээр бид нар яах вэ? Ганцхан юм хараад байхгүй. Янз янзын төрлийн зүйлсээ ингээд ер нь хүлээж авах хэрэгтэй. За мэдээж 100% ажиллана гэсэн юм байхгүй. Bias-а тодорхойлсон тохиолдолд эдгээр зүйлүүд дээрээ бид нар үүсэж хат нь орох хэрэгтэй. Жишээлбэл 1 минутын чартн дээр за боли 5 минутын чартн дээр өчигдрийн бидний орсон заван хөдөлгөөн байгаа даа тийм. Энэ дээр мань хүн яасан гэхэлэр том цагийн имбаланс руу орж ирээд хангалттай liquidity авчаад 5 минутын имбаланс үлдээчээд CB үлдээчээд энийгээ бүтэн бид нэр инверс хийгээд инверстэйгээ давхар энэ CB үлдээж яхад би биш CB гинэ BC үлдээж яхад энэ чинь болохоор inversion gap. Inversion BC үлдээсэн байхад би яасан оролт хийж чадаагүй та энэ дунд нь амар премиум дээрээс оролтууд хийгээд дэндүү жижиг гэсэлүүд тавьснаас болоод алдсан. Энэ хөдөлгөөнөө би яг ингээд жоохон дөрөвтойхон шиг орлоо хийсэн бол магадгүй энэ витгэлж байгаа энэ дээр ч гэдэг юм те байдаад эсвэл зүгээр л би энэ gap-ныхаа доох нь ингээд тавьсан байсан бол нэг 30 пип за бүр болийн энэ доор тавьсан байх шүү дээ. Нэг 40 50 пипний эсэлтэй тэгээд дэшигээ 230 пипний нэг хэрцэн баг 5 та трейд явчихаар л байсан байна лээ шөндөө. Гэх мэтчлэн ер нь бол оролтуудын нөхцөл байдлууд бол айгүй хүүсдэг. Манайхаа бид нар гол нь өөрсдөө тэрийгэ bias-ийнхаа дагуу зөв хараад зөв орох хэрэгтэй байна. Яг би өөрийгөө тэгж байнга зөв харж зөв ордог гэж бодлаа бүл төсөрөхгүй. Тэгэхээр хараагүй өнгөрөөцөн анзаараагүй зүйлсүүд айгүй их байдаг. Тэр болгон зүйлсийг ер нь бол анзаарч байгаасай гэдэг үүднээс хэлж байгаа шүү. За нэг амар таадыг харж чаддаггүй гэдэг утгаар бол хэлээгүй шүү. За окей. Redelivered rebalance, imbalance гэсэн ойлголтууд маань байна.
За тэгвэл яг энэ ойлголтуудын ардах логик нь яг юу юм бэ гэх юм бол institutional order flow мэдээж тодорхой хэмжээний хугацаанд consolidation хөдөлгөөн үүсгэдэг. Энэ дотор бид нар liquidity цуглуулж байгаа. Энэний дараа үндсэн distribution хөдөлгөөн явагдаад дахиад consolidation. Дахиад үндсэн distribution consolidation гэж хагаад бид нарт reversal хөдөлгөөн өгөхөөр за market maker buy модель үүсэж байна гэж харддаг. За тэгвэл яг энэ нөхцөлд buy моделийн smart money reversal буюу smart money reversal гэдэг SMR гэж нэрлэдэг байгаа тийм. За энэ smart money reversal үүсэж явах үед яг энэ хэсэг дээр бид нарт энэ rebalance хөдөлгөөнүүд чинь байнга гарч ирдэг гэсэн. Immediate үүсэж болно, fair value үүсээд нөхөж болно, эсвэл түрүүний хэлжсэн delivered rebalance үүсээд өсөж болно. Энэ гурван ойлголт дээрээс бид нарт тулгуурлана. За энэ гурав дээр нэмэгдээд бид нарт breaker байна, inversion байна, mitigation block байна тийм. За би mitigation proportion block-ын талаар дараагийн бичлэг дээрээ хичээл оруулан заяа. За тэгвэл яг энэ саяны ойлголтоо ашиглаад бид нар яг энэ цэг дээрээс биш байж болох ч гэсэн яг энэ өсөлт эхэлснээр дундуур бас оролдоо хийж сурмаар байгаа байхгүй. Тэгэх юм бол бид нар үндсэн distribution хөдөлгөөн барих боломжтой болчихсон. За тэгвэл за энэ rebalance гэдэг агийн логик нь болохоор smart money reversal хийгдэж байгаа энэ хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг дээр үндсэн дээшээ эхний distribution хөдөлгөөн дээр бодит үнийн зөрүү буюу институцийн гаруудын дутуу захиалгууд үлдээсэн байдаг. Эсвэл за арай нөгөө өөр жоохон логикоор тооцоолъё гэвэл мань нөхдүүд ханшиг тодорхой хэмжээний хувьд дахиад нэг удаа дискаунт бус буюу хямдралтай бус руу оруулж ирээд үндсэн үргэлжилсэн continuation хөдөлгөөнийг зайлшгүй эхлүүлдэг. Тэгвэл яг энэ rebalance хийгдэж байгаа энэ хөдөлгөөнийг бид нар зөв танд сурах нь хамгийн чухал. Энэ хөдөлгөөнийг буруу таниадах юм бол бид нар smart money reversal эхэлж гин гэж худлаа хараад эндээс байдаад алдна. За эсвэл бүрийн consolidation-ууд энд байдаад алдна да. За тэнгууд миний өчигдөр арилжаанд орсон хөдөлгөөн дээр буюу яг энэ заваардаг хэсгээр бол би чиглэлийн хөдөлгөөнө bias зөв байсан хэдий ч гэсэн оролтон дээр тэнэгдэж алдаадсан. Энэ дээр байдаж алдсан. Дараа нь хүүрийн орой дээр байдаж алдчихж байгаа юм. Тэгээ энэ ёроол дээр байдчаад эсэлээ энэ лав ходоор тавиад энэ викэн дээр цохилж алдчихж байгаа. Гэх мэтчлэн да. Алдах уууд байна. Хамгийн гол нь bias-а зөв гаргачаад хэвлээ яг энэ rebalance-ийн хөдөлгөөн маань яаж орж ирж байна вэ гэдгийг амар зөв сайн танд сурах нь чухал шүү guys. За тэгээ дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Түр баяр таа.